Монгол Улсын их хурлын тамхин газар боловсрол шинжлэх ухааны яам хамтран үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ үндсэн хууль түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, үндсэн хууль судлалыг хөгжүүлэх зорилгоор эрх зүйч бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнуудын дунд үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд сэдвт эрдэм шинжилгээний хурлыг 1-р сарын 10-ны өдөр төрийн ордонд зохион байгууллаа. За Монгол Улсын их хурл бол ер нь төрийн байгууллага бол төлөөллийн арчлалын ард түмнээ төлөөллийн байгууллагын хувьд ард түмний олон нийтийн санал бодол тулгуурлаж тэгэхдээ олон нийтийн санал бодлын зэрэгцээ шинжлэх ухаанч нотолгоод үйлдэл суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бол стратегийн гол зорилт нь байдаг. За энэ зорилтыг хэрэгжүүлэх ч гэсэн оюутан залуус таахны эрдэм судлалын ажил хоногроо оруулна гэж итгэж байна. Оюутны эрдэм шинжилгээний ажил гэдэг бол ирээдүйн эрдэмтэн мэргэдийг өсгөн байжуулах инкубатор, лаборатори юм. Тэгэхээр эрдэм шинжилгээний ажлыг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор манай боловсрол шинжилгээ ухааны яамч гэсэн зохистой зорилттой тодорхой ажлуудыг хийж байна. Оюутан ахуйгаас бас эрдэм шинжилгээний ажилд шамдаж суралцаж, онлын мэдлэгээ баталгаажуулж, туршилт судалгаа хийж арга зүй эзэмших нь бол чухал үндсэнтэй. За үүнийг маш сайн ойлгож эрдэм судлалын ажилд оюун ухаан хүч хөдөлмөр цаг зав зориулан зүтгэж байгаа оюутан залуучуудаа баяр хүргье. Эрх зүйч мэргэжлэлээр дотоодын их дээд сургуулийн 3 дугаар дамжаанаас дээш түвшинд суралцаж буй оюутнууд удирдагч багш нарын хамт энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Яг нөгөө хөрөнгө оруулалтын тухай хуулийг яг Монгол Улсын үндсэн хуулиндаа бид нар яаж нийцүүлж докторжуулах юм бэ гэдэг талаар судалж илтгэлээ хэлцүүлсэн байгаа. Тэгэхээр энэ нь болохоор Монгол Улсын хөгжлийн зорилтууд болон үндсэн хуультай хэрхэн яаж уялдаж байна вэ гэхээр бид нар тавьсан хөгжлийн зорилтуудын нэг нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах дэмжих байдаг. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яаж хөрөнгө оруулалтын хуулиа докторжуулах вэ? Түүний тулд түүнийгээ яаж Монгол Улсын үндсэн хуульд нийцүүлсэн байдлаар докторжуулах вэ гэдгийг судалсан байгаа. Тэг өнөөдрийн илтгэл бол маш сайхан болж өндөрлөө гэж бодож байна. Тэгээд үеийнхээ олон оюутнуудын бусад илтгэлүүдийг сонсоод маш олон зүйл ухаарсан, ойлгож мэдсэж авсан өдөр байлаа. Миний судалсан субъектууд бол үндсэн хуулиар эрх олгогдож тэр түүнийхээ дагуу эрх нь үндсэн хуулиар хязгаарлагддаг тийм субъектууд буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүн зэрэг субъектууд байгаа. Тэгээд эдгээр субъектууд нь болохоор хуулийн өмнө хариуцлага хүлээх байдлаа дээшлүүлснээр Монгол улсад үндсэн хуульд ингээд илүү бат бэх төлөвшин байна гэж харсан. Мөн үүнээс гадна хэрвээ тэдгээр субъектууд ард иргэдээ сонгогчдынхаа өмнө бас чиг үүрэг эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцлага хүлээх байдлаа дээшлүүлэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн хэрэгжилт нь илүү бат бэхчих юм байна гэж харуулж харсны үндсэн дээр энэхүү сэдвийг сонгон судалсан байгаа. Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын 14 их дээд сургуулийн 5600 гаруй оюутны төлөөлөл болгон шилдэг 8 илтгэлийг өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн юм а. Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд сэдвт эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ эрүүлсэн оюутнууд үндсэн хуулийн оршлын утга учраас эхлээд үндсэн хуулийн хяналт буюу үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийх хүртэл өргөн сэдвийг сонгож илтгэлээ хэлэлцүүллээ.